Одоо бид нар чинь ингээл бүгд л гоё хөгжингүү сайхан улс оронд амьдрмаар байна шүү дээ, тий. Гэтэл тэр улс орны хөгжил юугаар бий болдгийг. Ерөөсөө суурин татвар. Иргэн болгон татвараа төлдөг байх, тийм ээ. За нөгөө талд нь бол нөгөө татвараар одоо цуглуулагдсан мөнгөний зарцуулалт ил тод шудраг байх юм бол ингээл эн чинь хоёр талтай хожоотой болоо явждаг. Эцсийн дүндээ улс орон хөгждөг. Бидний нийгмээс авж байгаа үйлчлэгээний чанар хүртээмж сайжирдаг. Ийм л байж байгаа. Ер нь бол ингээд зарим талаар хараад байхад түрүүн өнөр огш хэлсэн манай Монгол улсын татварын хувь хэмжээ бол тийм олон улстай харьцуулахад өндөр ш манайх харьцангуй багтаа ордог. Гэтэл ягаад хүмүүс их бухимдаад байдгийг ингээд хүмүүстэй ярилцаад тэр байж хахад тэр их минь татвар төлж байгаа одоо бухимд нь ихээсээ илүү магадгүй тэр татварын зарцуулалт өөрөө айгүй ойлгомжгүй байна штэ. Гэдэг зүйлийг бас ярьдаг хүмүүс маш их байдаг. Тэгэхээр бас бид нар энэ дээр анхаарах хэрэгтэй юм шиг үлээ. Татвар чи ийм зарцуулдаг гэд хураагаад байдаг. Гэтэл яг нөгөө татварын зарцуулалт нь өөрөө тийм ил тод биш. Тэ магадгүй одоо зарим хүмүүсийн одоо бухимдал төрүүлэхүйц хэмжээнд байгаад байвал тэгвэл би энэ татварыг төлж ядгийг. Гэдэг хандлага бас нийгэмд үсэж байна уу гэж боддог.